Сайн байна уу? Гайхалтай амьдралыг өөрийн гараар бүтээхээр эрмэлзэн тэмүүлж ур чадвараа хөгжүүлэхээр зорж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай Английн Лондон хотоос Их Британий хамгийн их ихтгэл хүлээсэн бизнес удирдагч шагналын эзэн, амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Бацуг, миний бие Няма, би бизнес эрхлэгч entrepreneur хүн байгаа. Ингээд би тантай онлайнаар уулзч байгаадаа туйлын их баяртай байна. Бидэнд өөрийгөө хөгжүүлж амжилтанд хүрэх мөн бизнес эрхлэх сонирхолтой болон бизнес эрхлэгч олон монголчуудаас маань төрөл бүрийн асуултууд ирдэг байгаа. Энэ удаад бас нэгэн сонирхолтой асуулт ирсэн байна. Яаж хөрөнгө оруулагч болох вэ? Маш сайн санаа байна гэсэн юм. Ингээд Моника та энэ асуултанд зөвлөгөө өгнө үү? За тэгэхээр ийм асуултанд ингэж хариулмаар санагдаж байна. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт ямар нэгэн одоо бизнесийн ч юм уу санаатай болчоод одоо түүнийг хөрөнгө оруулахыг одоо хөрөнгө оруулагч хайж байгаа залуучууд ер нь надтай маш олон таарч байсан. Тэгээд би тэднийхт хэлмээр санагддаг зарим нэг зүйлсээ энэ хариултанд өгье гэж бодож байна. Тэгэхээр санаа бүхэн бизнес болдоггүй гэдгийг би бас хэлмээр байна. Яагаад гэвэл маш олон хүмүүс ер нь нэг санаа левел тэр маань бизнес гэж боддог. Яг үүндээ бол таны гаргасан санааг давтагдаад хаа сайгүй яг тантай ижилхэн санаатай ч юм уу тийм хүмүүс маш их байдаг. Харин санааг яг хэрэгжүүлэх хүмүүс маш ховор байдаг. Ихэнх хүмүүс ер нь санаагаа л маш их алтуулсан юм шиг, чухал юм олцсон юм шиг боддог. Яг амьдрал дээр үзээд ирэхээр санаа хүн болгон гаргаж чаддаг. Харин хэрэгжүүлээд яг ингээ хийгээд олон юм оролдож үзсэн, олон юмар мөнгөөр мөнгө хийж үзсэн. Одоо олон янзын санаануудаа өрсөлдүүлж агаад бүр шилдгийг гаргаж ирээд тэрэн дотроосоо бүр мөнгөтэй болж үзсэн хүмүүс л жинхэнэ өсөөрөө хөрөнгө оруулагч гэдэг хүмүүстэй өөрөө ирэхгүй татаж эхэлдэг. Тийм хүмүүстэй харилцахад хүмүүс ч гэсэн ер нь баг за энэ хүн юм чадандаа гэж итгэл төрүүлж эхэлдэг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ? Санаа байх нь үнэхээр хангалтгүй. Хөрөнгө оруулагч олоход ер нь хөрөнгө оруулагч нар өөртөө чинь таарсан ч гэсэн за энэ хүн ер нь бол хийхгүй дээ гэсэн эргэлзээ төрөх магадлал маш их байгаа. Тийм болохоор санаа байна гэдэг дээр одоо битгий одоо их юм бод хамгийн гол нь ихлээр санаагаа хэрэгжүүлэх талаар ер нь бол санаагаа хэрэгжүүлж бодож болгож сураагүй бол хөрөнгө оруулалт авах маш их эрсдэлтэй. Энэ зөвхөн одоо хөрөнгө оруулагчийн өмнө та нэр нүүргүй болохоос гадна өөртөө улам их хүнд ачааг үүрч хэлдэг. Яагаад гэвэл иймэрхүү асуудлаас болоод маш олон хүмүүс бүр асар их хэмжээний өөртөө болцсон даалт авшгүй одоо хүнд ачаалалтай бүр тэрнээсээ зүхтаагаад бараг шорон оронд авахаас зүхтаагаад явж идэг хүмүүстэй ч хүртлээ нэмэрсээр дам сураг сонсоод ерөнхийдөө нэг гадарлаад идэг л да заримдаа. Тэгэхээр би тэднэрт юу гэж хэлмээр байна вэ гэхээр санаан дээр одоо юу гэдэг бодит бодгож сураагүй бол ямар ч одоо хөрөнгө оруулалт битгий аваа гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл энэ бол асар их эрсдэлтэй. Зүгээр нэг мөнгө олоод тэг мөнгөөр л юм бүтдэг юм шиг боддог сэтгэлгээ. Миний хэлэх зөвлөгөө юу байна гэхээр одоо жишээл мөнгө бол таны санаанд хариулт болохгүй. Жинхэнэ одоо бодитоор хэрэгжүүлэх талаас нь би таныг одоо юмыг харж сураасаа гэж бодож байна. Үнэхээр санаа чинь сайхан юм бол түүндээ өөрийнхөө хөрөнгө мөнгийг зориул гэж би танд одоо зөвлөх байна. Маш сайн санаа байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл тэр маш сайн санаандаа өөрөө хөрөнгө оруулалт хий. Хэрвээ та өөртөө хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа бол тэр санаа чинь сайн биш, хангалттай сайн биш вэ гэсэн үг. Үүний хөрөнгө үнэхээр сайн, үнэхээр мөнгөтэй зовж иж мөнгө олсон, эсвэл мөнгийг өсгөж чаддаг тийм мэрэгэн ухаантай. Ер нь бол жоохон айхтар дүү хүмүүс бол хэр оргийн таны юмд хөрөнгө оруулахгүй. Тийм болохоор та эхлээд өөртөө хөрөнгө оруулаад өөрөө тэр санаагаа хөгжүүлээд тэгж сурсныхаа дараа жинхэнэ утгаараа энэ санаа чинь одоо юу гэдэг бодитойгоор болох тэр боломжийг олж харж ийн гэсэн. Дараагийнх нь бол
та өөрийнхөө мөнгийг зөв ашиглаж хадгалж өсгөж чадахгүй бол хүний мөнгийг бол ерөөсөө өсгөж чадахгүй. Хөрөнгө оруулагчийн мөнгийг ядаа ялангуяа энэ бол таныг бүр улам хүнд ачаалттай болгоно гэж би түрүү хэлсэн тийм ээ. Ер нь бол ямар ч одоо бодит амьдрал дээр яадаг вэ? Хөрөнгө оруулагч нар янз янзын хүмүүс байдаг. Ер нь ихэнх нь бол хэр орны одоо юм тэр чинь бас хөдөлмөрлөж мөнгө олж байгаа шүү дээ. Тэр хүн чинь хэр орны бизнесийн ч юм уу эсвэл ямар нэгэн туршлагатай жоохон ч гэсэн мөнгөтэй хүмүүс тэр хүн биш л болоод ер нь бол эрсдэлтэй юмд мөнгө алдахыг хүсдэггүй. Яг нь ерөнхийдөө бол юм идэхгүй за яах вэ гэд хүнд итгээд ч юм уу ингээ өгдөг сул талууд манай зарим залуучууд монголчууд хооронд харагддаг. Танд итгэсэндээ бас нэг жоохон хідэн төгрөг өгчиж магадгүй. Гэтээ яг цагаад бодоод энэ бол маш эрсдэлтэй. Хөрөнгө зээл авж байгаа хүнд нь ч бай, одоо хөрөнгө оруулж байгаа хүнд нь ч бай, хоёулаа асар өндөр эрсдэлтэй байдгийг би одоо шудраг хэлчмээр санаж байна. Яагаад гэвэл зөвхөн энэ одоо болчимгүй байдлаас болж маш олон залуучууд ч нөө одоо залуу насаа үрж байгаа олон маш олон монголчууд тийм ээ залуу насаа үрчээд хүний өмнө хүний нүүр харах одоо эрхээ алдчихад явж байгаа хүмүүс маш олон байгаа. Тэгэхээр би таныг тэдний нэг битгий болосоо гэж зөвлөмөр байна. Тэгээд ер нь бол халаасан дах мөнгөөрөө хөрөнгө оруулаад түүнийг өсгөөд мөнгө олж чаддаг гэдгээ батлан харуулаа гэж би танд хамгийн түрүүнд зөвлөмөр. Тэгж батлан харуулсан дараа тэргүү та хөрөнгө оруулагчаа хаанаас олох вэ, яах вэ, хинтээ энэ чиглэлээр ярилцах уу гэдгээ өөрөө таньж эхэлнэ. Тийм болохоор би энэ чиглэлд л одоо би таныг ажилласаа гэж бодож байна. Тэгээ өөрөө мөнгөтэй бодоод өөрөө юмаа зохицуулаад ирэхээр та мөнгөтэй хүмүүс яаж сэтгэдгийг харан хөрөнгө оруулагч ч гэсэн одоо яаж сэтгэдгийг өөрөө ирэхгүй өөрийнхөө нүдээр харнаа гэж би танд одоо хувийн зүгээс зөвлөгөө өгмөр байна. Энэ зөвлөгөө бодвол яг хөө танд бол нэлээд жоох хатуудсан зөвлөгөө мэт санагдж байгаа. Эсвэл би одоо хитрхи одоо муу санаатай эвгүй хариулч юу гэж бас дотроо эмзэглэж бодож магадгүй гэхдээ хамаадаг. Миний зорилго бол би таныг одоо юу гэдэг алдаа битгий гаргаасаа гэж бодож байна. Яг л би өөрөө ч гэсэн хөрөнгө оруулагч, би өөрөө ч гэсэн бизнес хийдэг хүн одоо ямар нэгэн хүний санаанд би өөрсдөө мөнгө оруулахдаа үнэхээр боломжтой хардаг. Ялангуяа маш сайхан санаа гэж байгаа хүнийг бол би бас л эргэлздэг. Яагаад гэвэл тэр тэгэл сайхан санаатай тэр тэгэл олон юм хийгээд бүтээгээд ингээ өрсөлдөөд янз янзын юм хийж үзчихсэн би өөрөө. Тийм болохоор ер нь миний артлал юу болдог вэ? Энэ сайхан санаа байна гэдгийг артлал ер нь ямар юм өрнөд байдаг вэ гэдгийг одоо би сайнтай мунтанд хольж мэдж байгаа. Тэр одоо туршлагынхаа үндсэнд би одоо танд ийм зөвлөгөө өглөө. Түүнтэй адилхан одоо яг юмтай адилхан зөвлөгөө асууж байгаа янз янзын хөрөнгө оруулагч хайж байгаа хүмүүс ч бай одоо ямар нэг юм та тулгарч исэн байх тагаад энэ талаараа ер нь одоо хөрөнгө оруулагч хайхаас илүү өөртөө хөрөнгө оруулаад өөрөө мөнгө олоод олон янзын юм мэдээ туршаад үзээрэй гэж би танд хувийн зүгээс хэлмээр байна. Тэрнийхээ дараагийн түвшиндөө тэртээ хөрөнгө оруулагч хайгаад явж байгаа бол та хөрөнгө оруулагч хайх биш харин яг хинтээ яриулын талаар болох вэ гэж хамаагүй газраас ингэж хайж явах вэ гэдэг тэрэнд бол бүрэн итгэлтэй байна. Тэгээд энэ зөвлөгөө танд болон одоо бусад монголчуудад маань хэрэгцээтэй байгаад магадгүй одоо тэр хүмүүсийг аюулын эрсдэлтэй бизнесийн тохиролцоо гэрээ тэг улам энэс хэцүү байдал авахаас ч аварсан болов гэж би чин сэтгэлээсээ найдаж байна. Тэгээд энэ зөвлөгөөг энэ удаагийн энэ 7 хоногийнхаа зөвлөгөөг үгээр өндөрлөё гэж бодож байна. Танд энэ зөвлөгөө ямар санагдаж байна? Хэрэгжүүлж болохоор байна уу? Тэгвэл та гайхалтай мөрөөдөлтөд хүрэхийн тулд хичээж ажиллаарай. Мөн түнчлэн
Моника Бацүгцэг.com вебсайт руу ороод яг энэ видео бичлэг зөвлөгөөний манд ор өөрийнхөө санал сэтгэлдлийг комментээр үлдээгээрэй. Тэгээд бид бүхэн бол таны үлдээсэн санал сэтгэл одоо тий хариу өгөхөд бол ерөөсөө маш их дуртайгаар хариу өгнө. Тантай хамтарч ажиллахдаа бид маш баяртай байна. Ингээд мөн түнчлэн имэйл листэнд бүртгүүлээд үнэгүй зөвлөгөө мэдээллүүдийг 7 хоног болгон авч явах нь боломжтой байгаа шүү. Дээрэс нь нэмж хэлэхэд танд энэ ярилцлага таалагдсан бол одоо лайк дараад бусдтайгаа бас шеэр хийгээрэй. Ингээд бидний хийж байгаа үйл ажиллагааг нь бас дэмжээрэй гэж би танд хэлмээр байна. Ингээд баярлалаа. Та хэмжээшгүй их хүч чадалтай гэдгийг мэдэх үү? Тэр их хүч чадлыг нээх нууцыг хариуцлага хүлээхийн ичид номоор дамжуулан бид танд бэлэглэж байна. Моника Бацүгцэг.com вебсайт руу зочилж имэйл хийсэн бүртгүүлээрэй. Хариуцлага хүлээхийн ичид номыг үнэгүй авч уншаад нэг мэдрэх болно. Та цахим номоо хүлээж аваад зогсохгүй даваа гар бүрт биднийг өгөх видео зөвлөмжийг хүлээж авах болно. Гайхалтай амьдралыг бүтээхэд таныг чадах ч болно.